Түрүүн боловсролын зээлийн сантай холбоотой асуудал байлаа. Тэгээ асуудал ерөнхийдөө асуулт авцсан учраас товчлоод асууя. Нийт 120 тэрбум төгрөгийн авлага үүсчээд байгаа. Энийг бол одоо ингээд шуугилдаад бараг 4, 5, 10 жил болж байна. Нэг тийш зэгсэлмээр байгаа. Авахыг аваад, авахгүйг нь авахгүй. Улс төрийн болон албан тушаалын хариуцлага хүлээх юм бол хүлээгээд, хүлээхгүй бол хүлээхгүй, хөнгөлөөд төрийн байгууллага болохоор ингэж явж байгаа болохоос банк санхүүгийн бусад өөр ширхний асуудал аль эдийн нэг тийшээ болцсон. Хөнгөлөхийн хөнгөлөд хаахыг хаагаад дуусгамаар байна. Энэ дээр боловсролын яам анхаарах баха. Хоёрт ерэн зүгээр энэ боловсролын зээлийн сангийн талаар гадаадад залуусаа сургах талаар бодлогын маш том алдаа байгаа гэж би боддог. Ийм алдаатай байгаа болохоор боловсролын зээлийн сан ийм дампууралд хүрж байгаа. Ийм байгаа болохоор зарим хүн төлөхгүй байгаа. 120 тэрбум төгрөг төлөхгүйгээр олон 10 жил ингээд маргаад ч юм уу яагаад ч ингээд яваад байна гэж байгаа бол угаасаа суураараа бодлогын алдаатай гэсэн үг юм аа. Тэгээ энийг залруулах хэрэгтэй байгаа. Энэ дээр тодорхой санаа байгаа. Би зүгээр энэс өмнө дараа хэлье. Энэс өмнө боловсролын яамнаас асуумаар байгаа. Яг энэ дээр боловсролын зээлийн сан буюу цаашдаа гадаадад сургах эрдэм мэдлэгийг авчрах энэ дээр ямар бодлого баримталж байгаа вэ? Яг одоо бол одоогийн манай үйлчилж байгаа бодлого бол боловсролын зээлийн сан гадаадад оюутнаа сургах бодлого бол эрдэм мэдлэгийг авчрах биш. Зүгээр эрх мэдэлтэй, мэдээлэлтэй тэгсээр гадаадын тэтгэлд тэнцэж чадахгүй ийм хүмүүст зуршуулах зорилготой гадаадад явуулах бодлого болчиход байгаа юм аа. Тэгээ энийг яаж залруулах юм бэ? Ямар бодлого байгаа? Энийг жоон тодорхой саналаа хэлээч. За боловсролын сайд Наранбаяр хариулъя. За тэгэхээр баярлалаа. Энэ ер нь бол өнөөдөр нэг хугацаа хэтэрсэн ийм авлагын насжилттай энэ авлага нь ингээ харахаар энэ 120 орчим тэрбум. Ер нь нийт авлага нь бол 209 тэрбум байж байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ одоо чанаргүй болсон гэх юм уу авлагын энэ асуудал төр АТГ-д хандсан бүх материал нь АТГ дээр очиж шалгагдаад авилгатай тэмцэх газар гэсэн үг. Бараг 20 сар болж байна. Тэгэхээр бодлогын хувьд бол маш тодорхой байх хэрэгтэй. Ер нь төрийн албан зүтгээд ингээд ажилчиж байгаа ийм хүмүүсийн чөлөөлдөг бодлогыг бол эргэж сэргээж оруулж ирэх шаардлагатай. Тэгээ хасалтыг хийх хэрэгтэй. Энд чинь дэлхийн нэртэй сургууль төгсчөөд төрийн албандаа ажиллаж байна гэдэг чинь том хөрөнгө оруулалт байхгүй. Тэгээд хоёрдугаарт нь болохоор зэрэг бид бас энэ үнэхээр зээлийн гэрээгээ зөрчөөд алга болсон хүмүүстэй бол эрүүгийн хариуцлага хүртэл ярьж ингэ тооцох хэрэгтэй. Энийг ялгаж салгаж ингэх ажил эд явагдаж байна. Тэгээд энэ байнгын хорвон дээр бас энэ ажлын хэсэг байгуулагдж байгаа би боловсролын сайдын хувьд маш талархалтай байна. Тэгээд хамтраад энэ ажлаа үргэлжлүүлээд энийг маш тодорхой болгоод ингээ олон нийтэд зарлаад явнаа. Түрүүнд миний хэлсэн ил тод байхын зарчим, түрүүнд миний хэлсэн ийм шудраг байх зарчим энэ бүхэн энэ зээлийн сан дээр үйлчлээд явах учиртай гэж бодож байна.